За манай онц зүүн тасаг нь клиник лаборатори, нэн судлалын лаборатори, молекул биологийн лаборатори, эмгэг судлалын лаборатори, мөн сүрээгийн лаборатори гэсэн хэсгүүдээс бүрддэг. За нийт болохоор одоо 6 эмч, 9 лабораторийн техникч, 1 ариутгаагч, 1 туслах ажилтнтай ажилладаг. За тэгээд манай лаборатори нь болохоор сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр чанарын гадаад болон дотоод хяналтын тусламжтайгаар одоо иргэдэд бүх төрлийн онцлогоог хийж гүйцэтгэж ажиллаж байна. Клиник биохимийн лаборатори нь бүтэц орон тооны хувьд 2 эмч, 5 лаборант техникчтэй үйл ажиллагаа явуулдаг. Үндсэн үзүүлэлтийн хувьд бол 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Клиник хим, иммуногематолог, иммунолог, гематолог гэсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ 4 чиглэл нь үндсэн 134 нэр төрлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. За тэгээ клиник биохимийн лаборатори нь өдөртөө бол 250-аас 300 орчим шинжилгээ. За тэгээд сардаан бол 22,000-аас 25,000 орчим, жилдээ бол 241,000-аас 250,000 шинжилгээ хийгддэг. За энэ төхөөрөмж маань гематологийн шинжилгээ хийдэг 2022 онд манай эмнэлэг дээрээс ажиллаж байгаа. Цагт бол 100-аас 200 шинжилгээ хийх хүчин чадалтай хамгийн сүүлийн үеийн юм гематологийн аппарат байгаа. Энэ аппаратын дээр маань цусны ерөнхий шинжилгээ болон нейронхны залуу улсуудыг тоолох болон эмнэлэг зүүн шинжилгээнд дээр болохоор биеийн хүндийн шингэнүүдийн эсийг ялгаа онцлох чадaltaй юм аппарат байгаа. Манай энэ аппарат маань болохоор 2025 онд шинээр суурилуулагдсан цусны бүлгэнэлтийн шинжилгээний аппарат байгаа. Цусны бүлгэнэлтийн шинжилгээг болохоор манай эрүүл мэндийн төв маань хагас автомат анализатораар хийдэг байжгаад энэхүү аппаратаар хийдэг болсноос хойш 20 шинжилгээг нэг дор шинжлэх боломжтой, нэг шинжилгээнд дээр 20 үзүүлэлт үзэх юм хүчин чадалтай болж сайжирсан байгаа. Энэ маань болохоор цагт 120 шинжилгээ хийх хүчин чадалтай сүүлийн үеийн аппарат байгаа. За энэхүү аппарат маань болохоор манай иммунологийн шинжилгээний аппарат байгаа. 2023 онд шинээр суурилуулагдсан. Энэ дээр болохоор манайх хавдрын маркерууд болон халдварт өвчнүүд, донорын шинжилгээнүүд, бусад одоо нөгөө нэг гормоны бамбайн шинжилгээнүүд хийдэг юм аппарат байгаа. Энэхүү аппарат маань болохоор нэг зэрэг 8 сар шинжилгэх хүчин чадалтай иммунологийн 25 нэр төрлийн шинжилгээг хийж байгаа аппарат юм аа. Манай биохимийн аппарат маань болохоор 2022 онд шинээр суурилуулагдсан. Энэ дээр биохимийн үндсэн үзүүлэлтүүд даадах элэг буурны үйл ажиллагаа, бусад одоо холестерин, тригглицерид, сахар гэх мэт ерөнхий үзүүлэлтүүдийг үздэг. Түүн дээр нэмээд манайх болохоор энэ дээрээ тусдаа IC гэдэг төхөөрөмжийг суулгаж өгсөн. Энэ маань юугаараа даваа талтай вэ гэхээр нөгөө микроэлементүүдийг илүү наривчлан үзэх боломжтой болсон. Энэ төхөөрөмж маань болохоор илүү нөгөө нэг олон шинжилгээ хийхэд зориулагдсан өндөр хүчин чадалтай аппарат байгаа. Цагт болохоор 300-аас 400 үзүүлэлт үзэх хүчин чадалтай нэг дор 60 сорилт шинжилдэг ийм аппарат байна. Манай бактериолог лаборатори нь болохоор одоо бүх төрлийн сорилтанд өвчин үүсгэгч юм бактерийг илрүүл түүндээ антибиотик метр чанарын шинжилгээ хийдэг нь эмнэлэг зүүн эмчүүдэд антибиотикийн зөв сонголтыг өгснөөр ухаан өвчнийг одоо оновчтой зөв эмчлэх арга техникийг одоо бий болгож өгдөг. Микробиологийн лаборатори нь шээс, цэр, өтгөн, хэвлийн шингэн, шархны арчтас зэрэг одоо нэн өсгөрлөх шинжилгээ хийдэг байгаа. Мөн болохоор микроскопоор эмэгтэйчүүдийн мозокийн шинжилгээ, цагаан орхон шинжилгээ, өндөг харах шинжилгээг микроскопоор харж хийдэг байгаа. Манай лаборатори нь Вайтик аппаратаар 100 гаруй төрлийн үүсгэгчийг илрүүлж түүн дээрээ болохоор 30-аас 40 төрлийн антибиотик метр чанарыг үзэж байгаа. За энэ шинжилгээ маань болохоор Вайтик аппарат маань болохоор антибиотик метр чанарын шинжилгээг 4-өөс 6 цагт хариу нь гардаг. Нэн судлалын шинжилгээний хариу маань 24-өөс 48 цагт одоо өсвөрлөгдөж шинжилгээний хариу маань гардаг байгаа.